Ментория тогтоолын төслийн нэг дээр байгаа энэ шинээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах дээр тогтоодсон. Ер нь техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үндсэн шаардлагын явуулыг хичнээн төгрөг шаардлагадах бол төсөв мэдээж улсын төсөв дээр суух байх хугацаанаас яах бол заавал ингэ хэрэгтэй юу? Эсвэл одоо байгаа техник эдийн засгийн төслийнхоо зардлын хэсэг дээр нь санхүүжилтийн хэсэг дээр нь тооцооллыг нь ахиж боловсруулах нэг аль болох тийм төсөв ихээр шаардахгүй байдлаар тэгтээ өнөөгийнхөө эдийн засгийн нөхцөл байдалд нь апдейтлэх хүрээнд найруулах нь зөв байсан шүү. Тэгэхээр нэг дээр хариулт авъя. За анар дараа инновац зохион бодлогын дэд орон дараа анар гишүүн хариулна. За үеийн гишүүний асуултанд хариулъя. Энэ тогтоолын техник эдийн засгийн үндэслэл нь боловсрогдсон байна л да. Энэ бол Япон улсын Падекогоор 2011-ээс 13 онд боловсрогдсон байгаа. За тухайн үед бол маш сайн хийж боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл. Гэхдээ одоо 11 оноос ч хойш үндсэндээ 15 жил өнгөрчихсөн. Сансрын технологи гэдэг өөрөө 1-2 жилээр хөгжиж байдаг. Тэгэхээр эдийн засгийн үн өртөг бол элийн хугацаанд бол бодит байдлаар 5 дахин буусан байгаа. Тэгэхээр 2024 онд энэ техник эдийн засгийн үндэслэлээ оруулж ирэхдээ сонирхолтой нь энэ 3 хиймэл дагуулын төслийг судалгаа хийсэн байгаа. Энэ маш сайн хийсэн судалгаа. Тандан судалгаа, өргөн нэвтрүүлгийн улс дээрх өргөн нэвтрүүлгийн хиймэл дагуул, харилцаа холбооны хиймэл дагуул гэдэг үндсэн 3 хиймэл дагуулыг дээр тэзүү хийгдсэн. Гэхдээ их хурл руу үндсэндээ 1.2 их найддаг өргөний төсөвтэй хиймэл дагуулын төсөлд нь орж ирэхдээ зөвхөн харилцаа холбооны хиймэл дагуулын төсөл орж ирсэн. Тэгэхээр өнөөдрийн 2025-26 оны байдлаар биднэрт техникийн нөхцөл нь маш их өөрчлөгдсөн. Эдийн засгийн хувьд бол үн өртөг дэлхийн зах зээл дээр дор хаяж 3-5 дахин өртөг буусан тул заавалчгүй техник эдийн засгийн тэзүүг дахин шинжилж хийх ёстой. Буюу одоо бид нар 10 жилийн өмнөх тэзүүгээр хийх нь бол үндэслэлгүй гэж ажил хэсэг дүгнсэн болно. За баярлалаа. За гишүүд асуулт асууж дууслаа.